За тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал ялангуяа энэ эрүүл мэндийн тийм ээ асуудал арах үндэсний одоо энэ зөвлөгөө болж байна. Тэгэхээр ялангуяа өнгөрсөн оны статистикийг харахаар 890 гаруй тийм ээ одоо ийм үйлдвэрлэлийн хослолын тохиолдол гарсан байна шүү дээ. Тэгэхээр цаашид бид нар энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг мөрдөх тийм ээ одоо осол гэмтлээс хамгаалах, эрүүл орчинд ажиллах гэдэг энэ нөхцөл болцоог бүрдүүлэхэд бодлогын хувьд ер нь яаж одоо анхаарч ажиллах? Тэгэхээр энэ Монгол улсад бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал бол амин чухал асуудал юм байна. Ер нь бол одоо социализмын үед бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийг чинь цусаар бичигдсэн хууль гэж хэлдэг байсан шүү дээ. Яг тэрнтэй адилханаар өнөөдөр ч гэсэн энэ хууль бол цусаар бичигдэх ёстой. Яг л хүний амнаас эрүүл мэндийн асуудал байдаг учраас тийм ээ. За тэгэхээр яагаад монголчуудад өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд амин чухал юм бэ гэхээр бид нар маш цөөхөл 3.5 сая. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дөнгөж 1.2 сая. Ингээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая хүний чинь бараг 17% нь дандаа эрсдэлтэй одоо хөдөлмөрийн эрүүл мэндээр хохирох те одоо ийм эрсдэлтэй ажлын байран дээр ажиллаж байгаа гэдэг энэ маш том тоо байхгүй. Тийм учраас цаашдаа Монгол улсад энэ эрсдэлтэй ажлын байрны тоог бид нар цөөрүүлэх хэрэгтэй. Тэр ажлын байран дээр байгаа эрсдлийг бид нар багасгах хэрэгтэй те. Тэр үндсэндээ жишээ аваад дурдах юм бол 100 хүний 17 нь бол маш их эрсдэлтэй ажлын байран дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ бол мэдээж уул уурхай тийм ээ. За энэ бол мэдээж дэд бүтцийн салбарууд, эрчим хүч, барилга, зам гэдэг хөдөөж авах салбар гэдэг эрсдэлтэй маш их олон салбарууд байна. Цаашдаа энэ тоо өсөөд бол 30% төрөх юм байна. 30% төрнө гэдэг бол 100 хүний 30 нь эрсдэлтэй ажлын байран дээр орж ийнэ гэсэн. За нөгөө талаасаа бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулиас Монгол улсад хэрэгжээгүй. Яагаад хэрэгжээгүй гэхээр үйлдвэрлэлээ бас мэргэжлийн шалтгааллах хөвчний даатгалтайгаа уг нь энэ тогтолцоо хамт явах хэрэгтэй. Нэгдүгээр даатгалцаа, хоёрдугаар урьдчилан сэргийлэх одоо энэ тогтолцоо байх хэрэгтэй. За гуравдугаарт бол яг осол аваар гарсан тохиолдолд маш цаг алдлуугаар тэр эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлдэг энэ тогтолцоо байх хэрэгтэй. За дөрөвдүгээрт бол яг нөгөө хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг маш богино хугацаанд одоо хөдөлмөрийн чадварын сэргээдэг нөхөн сэргийх одоо үйлчлэгээ тогтолцоонууд байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар одоо хөдөлмөрийн чадвар алдсан хүний чинь насаар нь группт оруулчих байгаа байхгүй. Насаар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг тодорхойдог байхгүй. А гэтэл тэр хүмүүс бол эргээд хөдөлмөрийн зах зээл ажил хөдөлмөр эрхлэх ийм болцоотой хүмүүс байдаг тийм. А тэр хөдөлмөрийн чадрын бид нар богино хугацаанд сэргээдэг ерөөс тогтолцоо. За 5 дугаар асуудал бол хөдөлмөрийн хяналтын тогтолцоо байдаг. Тэгэхээр өнөөдөр яг манай хөдөлмөрийн хяналтын байцаагч нар осол аваар гарсан энэ бүх тохиолдолд очиж энэ осол аваар гарч байгаа тоонуудыг бүгдийг нэгтгэж хянаж чадахгүй байгаа байхгүй. Маш их далд одоо болж байгаа одоо аваар ослууд их болж ш нуун дарддаг тийм. Одоо бид нар энэ маш их том тээврийн том өнөөдөр одоо зам юуны гашуун сухбат дээр явж байгаа одоо хүн тээвэр тийм нүүрсний тээвэр дээр 10,000 гаруй залуучууд өнөөдөр хүн тээвэр хийж. Тэр энэ бүгдээрээ эрсдэлтэй байна. Энэ дээр гарч байгаа ослоо авааруудыг тодорхой хэмжээнд нуудаг. Одоо барилга дээр гарч байгаа ослоаваруудыг нуудаг. Хамгийн сүүлийн жишээ чинь одоо Дашванжил гэж компани газын одоо машин газ тээвэрлж явж байгаад тухайн орон сууцнд амьдарч байсан хичнээн хүмүүсийн амнаас 7-8 хүмүүсийн амнаас хохирж үлдлээ тий. Тэгэхээр энэ бол ганцхан тэр газ тээвэрлж байгаа жолоочийн буруу биш байхгүй тийм ээ. Өнөөдөр яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага тэр стандартыг өнөөдөр тэр компаниуд ажил олгогчноор өнөөдөр хангаж чадж гэнэ чадахгүй байна уу гэдэг л асуудал. Энээс шалтгаалж их олон хүмүүсийн амнаас өнөөдөр эрсдэлд орж байна. А ер нь одоо аз жаргалтай гэр бүл гэдэг бол илүү бүтэн гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэж хэлнэ тийм үү. Гэр бүлийн аль нэгэн гишүүн өнөөдөр осол аваарт орох тийм ээ. Эрүүл мэндээр хохирж үлдэх, насан туршдаа одоо хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоход бол тухайн гэр бүл маш том асуудал үүсдэг тийм ээ. Ядууралд өртөн, тухайн гэр бүлийн орлого буурна тийм ээ. Ажил хөдөлмөр эрхлэх боломжууд нь багасна. Гэх мэтлэнгээр энэ бол Монгол гэр бүлийн өмнө Монгол хүн бүрийн өмнө толгомдож байгаа ийм асуудал учраас бид нар тогтолцооны шинжилгээ хийя. Нэгдүгээрт нь үнэхээр үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгааллах хөвчнийхээ даатгалыг төлж байгаа бол тэр даатгалыг өрөөгөөж ин тэр даатгал төлж байгаа тэр хүмүүст иргэнд нь хүртээмжтэй болгоё. Тэр даатгал төлж байгаа аж ахуйн нэгжид нь бид нар хүртээмжтэй одоо болгоё гэдэг энэ тогтолцооны шинжилгээг хий. Тэ. За хоёрдугаар асуудал бол хэрэг осол аваар гарсан тохиолдолд тэр цаг алдаггүй эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Дараа нь алдсан хөдөлмөрийн чадруудыг маш хурдан хугацаанд нөхөн сэргээдэг, эргээд хөдөлмөрийн зах зээл рүү оруулдаг. За буцаад бол энэ хөдөлмөрийн хяналтынхаа одоо хяналтаа маш сайжруулдаг. Тэгээ осол аваар гарсан бүх тохиолдолд хөдөлмөрийн одоо хяналт очдог. Тэрнийх нь одоо үүссэн осол аваар осол аваараас үүссэн одоо энэ хохирол эдийн засгийн хохирлуудыг зөв тодорхойлдог тийм ээ. Тэр иргэдийг ямар ч байсан хохирохгүй аж ахуйн нэгжүүдийг хохироогүй байдаг. Одоо энэ тогтолцоог бид нар шинжилээ гэж одоо энэ эрх зүйн шинжилгэүүдийг хийгээд байна шүү дээ. За